За дэлхийн улс орнуудад энэ гүйцэтгэх ажил гэж нэрлэгддэг зүйлд парламент нь хэрхэн хяналт тавьдаг вэ гэдэг асуудал бол олон жилийн турш яригдж байгаа. Энэ дэлхийн улс орнуудад анх 1939 оны сүүлээр Германы нууц цагдаагийн алба буюу бидний мэдхээр Гестапо гэж байгууллага парламентын буюу ард түмний хяналтаас гарч улс төрийн шийдвэр гаргах ийм эрх мэдлийн хар гайгаар дэлхийн 2 дугаар дайнд түлхэн оруулж улмаар Герман улсыг ард түмнийг үлэмж хохироосон гэж үзсний үндсэн дээр анх дэлхийн нийтэд энэ нууц цагдаагийн албанд хэрхэн парламентын хяналтыг хийх вэ гэдэг асуудал яригдаж хууль тогтоомжууд шийдэгдсэн байдаг. Олон улсын парламентын холбооны Женев төвтэй нууц мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн парламентууд хяналт тавих вэ гэдэг байгууллагаас Монгол улсад зөвлөмж гаргасан байдаг дэлхийн улс орнуудад. Энэ чиглэлээр хийгдсэн судалгаа төдийлөн их байсан болвол миний бие 2020 онд улсын их хурлын гишүүнээр сонгогдоод 9 сард нь парламентын судалгааны хүрээлэнгээр анх түрүүн парламентын хяналтын асуудлаар нь судалгаа захиалгах судалгаа хийж үр дүнг авсан байдаг. Улмаар хууль зүйн байнгын орооны дараагаар 2023 оны 7 сард ажиллаж байх үедээ Герман улсын энэ чиглэлийн парламентын хороо болон Женев төвтэй саяны байгууллагт судлаачдын баг явуулж бусад улс орны хууль тогтоомжуудыг орчуулж улмаар өөрөө хууль зүйн байнгын орооноос ажлын хэсэг гарган гүйцэтгэх үйл ажиллагаанд тавих улсын их хурлын хэн чалгалтын тухай бие даасан хуулийн төслийг боловсруулж дууссан байдаг юм а. Харамсалтай нь өнгөрсөн парламентын үед энийг батлуулж амжаагүй. Энэ хяналт гэдэг бол зүгээр нэг байнгын хороо юм уу дэд хороог нэгтгэж салгаад энэ асуудал шийдэгдэхгүй. Энийг хууль санаачлагч бас өөрөө мэдж байгаа. Хамгийн гол нь энтэй холбоотой процессын шударга ёс буюу илүү энэ асуудлыг процессжуулж ээж энэ хяналт тодорхой болно. Хяналт тодорхой процесс байхгүйгээс улбалж үүсчээсэн би ганцхан жишээ хэлье. Улсын их хурлын гишүүнийг тагнуулын байгууллагаас хууль усаар мөрдөн шалгасан байж болзошгүй гэх асуудал олон жилийн өмнө үүсч байсан. Улмаар тухайн хууль усаар шалгагдж байсан гэх гишүүн өөрөө улсын их хурлаас ажлын хэсэг ахалж улмаар хавтас тэргийн маш нууцын зэрэгэлтэй материалтай өөрөө танилцсан асуудал гарч ирсэн. Энэ юу хэлж яах вэ гэхээр энэ чиглэлийн эрх зүйн орчин нэн тодорхой бус байгаа. Тийм учраас энэ асуудлыг цогцоор нь улсын их хурл судалтай олон намын төлөөллүүдээр хамтарч саяны хэлсэн өөрийн боловсруулсан байгаа хуулийг цогцоор нь шийдэх хүрээнд би энийг дэмжихгүй байгаа. Энэ асуудлыг хоёр намын бүлгийн дарагт миний би өчигдөр тавьсан эх 7 хоногийн даваа гарагийн байнгын ороодын хуралдаанд олон улсад энэ чиглэлийн парламентын хяналт ямар байдгүй. Женев төвтэй саяны олон улсын байгууллагаас ямар зөвлөмж өгсөн. Германд батлагдж байсан хамгийн сүүлд энэ хяналт ямар байдгүй гэдэгтэй холбоотой хийсэн хуулийн төсөл болон судалгааны тайланг 20 минутанд багтааж танилцуулах ийм хүсэлтийг тавьсан Монгол Ардын намын бүлгийн дарга зөвшөөрсөн байгаа. Бүлгийн уралдаанд танилцуулна, Арц намын бүлгийн дарагт мөн энэ асуудлыг танилцуулсан байна. Тийм учраас асуудлыг зөвхөн нэг дэд хорооны асуудлыг хоёр салгаснаар шийдэх гэж байгаа юм шиг өнгөц дүгнэлт өгч бас мэдээлэл дутуу байдлыг залруулах үүднээс миний бие нэлээд тодорхой мэдээлэл өгж байгаад энэ асуудлыг хамтдаа шийдъя гэсэн ийм хүсэл эрмэлзлээр энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэдгийг илэрхийлж байна. Баярлалаа. За байнгын